Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 1989 онд гарч байсан Lean On Me хэмээх намтарчилсан бодит явдлаас сэдвэлсэн маш сэтгэл хөдлөм сайхан кино байна. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Бидэнд 1967 оны East Side хэмээх New Jersey мужийн Patterson хотод байрлах нэгэн дунд сургуулийг харуулдаг. Хотдоо сурлагын чанараараа нэлээд дээгүүр орох тус сургуульд Joel Louis Clark түүхийн багшаар ажиллаж сурагчдын дунд хоорондоо өрсөлдөх боломжийг бий болгохыг хичээ. Joe-гийн хичээлийг тэрний хамгийн сайн найз Frank таслаж орж ирээд сургуулийн үйлдвэрчний эвлэлээ боловсролын яамтай зөвшөлдсөд бидний яриад байсан асуудлыг хав дарахаар болчихжээ гэж хэлдэг. Үүнийг сонсон George дэлбэртлэн уурлаж заах арга зүйн шинжилтийг та нар яагаад үгүйсгээд байгаа юм бэ гэсээр хурлын өрөөнд орж ирдэгч өнөөдөл нь яамнаас таныг өөр сургууль руу шилжүүлбэл бидний цалин нэмнэ гэсэн. Бид нар сая ярилцаад таны асуудлыг тантай хамт өөр сургууль руу явуулахар шийдвэрлсэн гэхэн дээр. Дээд удирдлагуудынхаа хоншиг номхон байдлаас залхсан Жоо хэлэх үгэнд тултал нь хэлээд хайртай сургуулаан орхидог. 20 жилийн дараа East Side сургууль байж болох хамгийн доод түвшиндээ хурж нэг үгээр хэлэхэд болж бүтэхгүй нөхдүүдийн орогнох байр болж хувирсан байна. Тентгийн сурагчид хар таймыг галт зэвсэг зэргийг хар зах дээр явж байгаа юм шиг шууд л сургуулийнхаа коридорт наймаалцаж энэ бүхнээ бойл зогсоо гэсэн багш нарыгаа харин бусдын нүдэн дээр доог дохуу болгон элбэж зодцгоо. Ерөнхийдөө бол энд сурнаа гэдэг нь өөрөө маш том амьдралын шалгуур болоод явчихж байгаа. Дээрээс нь тухайн сургуулийн нийт сурагчдын ердөө 30% нь цөөр мэдлэгийн шалгалтуудаа дөнгөн данганд авдаг. Тэгэхээр үлдсэн 70% нь уншиж бичиж бараг чадахгүй гэдэг нь тодорхой болоод ирчихэж байгаа. East Side сургууль дээрх боловсролын тоглолтын талаарх мэдээ тухайн хотын дарга Don Botman-ы жихэн төрснээр сонгуул ойртож байгаа болохоор дахиад тухайн хотын даргаар сонгогдохын төлөө тэр энэ асуудлыг маш яралтайгаар нэг тийш нь болгохыг хүсдэг. Өнгөрсөн хугацаанд боловсролын яам том мэрэгжилтэн болсон Фрэнк сандарчихсан байгаа хотын дарга тандаж танд тулгараад байгаа асуудлыг ганцхан Жоол шийдэж чадна гэд жихэнд нь шивнэж. Дон Ботманд тэдний энэ санаа нэг их таалагдахгүй байгаа ч өөр ямар ч сонголтгүй болохоор арга буюу зөвшөөрдөг. Үүний дараа Фрэнк хуучны анд Жоо дээрэн хурч ирээд төрлөх хотынхоо сургуульд дахин ажиллах саналыг тавив. Сургуулийнхаа төлөө биш хотын даргынхаа асуудлын төлөө намайг тийшээ явж ажиллаа гэж байгаа бол би чадахгүй гэд дас зөрүүдлэж эхэлдэг. Фрэнк түүний энэ үйлдэлийг хараад шууд зэмлэж чамд маш их потенциал байгаа ч чи үүнийг маш олон жилийн хугацаанд нууж дарж ирсэн. Одоо өөрийгөө ил гаргах цагт нь болсон шүү гэж хэлээд тэрнийг синхруулж чадна. Удалгүй Жоо төрлөх East Side сургуультан эргэж ирээд хайртай боловсролын байгууллаганд юу болж хувирсныг хараад сэтгэл нь их л гонсоогоод явчихдаг. Дараа нь тэр багш нарын өрөөнд ороод хурал зарлаж өнөөдрөөс эхлээд би энд ярих бол та нар харин миний хэлснийг бичиж тэмдэглэж эхэлцгээе. Миний хэлсэн дөрвөн журмыг ягштал мөрдөж чадахгүй бол та бүхэн эндээс явж болно. Энэ цаг мөчөөс ахуулаад багш нар ангидаа байгаа хэрэг тариад бусдыгаан уруу татаад байгаа нөхдүүдийн нэрсийг надад бичиж өг. Би бүгдийг нь эндээс хөөх болно хэмээн нилээд өндөр нотноос үгэн хэлдэг. Үргэлжлүүлээд тэр цэвэрлэгчид хандаж сургуулийн хаан дээр байгаа бүх бичгийг арилга. Үүндээ та тэр хэргийн хэлсдийг оролцож болно. Харин зарим багш нарын хувьд гэвэл та нар тэднийг өөгшүүлж, урамшуулахын оронд буруу зүйлсийн утга учирыг ухуулан ойлгуулах хэрэгтэй. Сургуулийн коридорт өдөр болгон хамгаалтын ажилчид зогсох болно. Багш нар хичээлийн жилийн суур шалгалтанд сурагчдаа бэлддэг. Жилийн эцэс гэхэд сурагчдын 75-аас илүү хувь нь энэ шалгалтанд тэнцэх ёстой. Энэ жилийнх шиг 38.3 байх ёсгүй шүүгээд тэднийг тараад. Ингээд төлөвснийхөө дагуу Кларк тэдний сургуулийн хамгаал болж өгөхгүй зүйлсийг сэдэж бусдыгаан уруу татдаг 300 сурагчийг урлагийн зааланд цуглуулад тэднийг намайг очтол тайзан дээр гаргаад байж байгаарай хэмээн хамгаалтын албанд үүрэг болгодог. East Side-ийн атманууд тайзан дээр гарсан даруйдаа зохисгүй үйлдэл араас нь гаргаж бүр тамхи хүртэл асаагаад микрофоноор бусаддаа хандаж алив тэр танаа шин захирал гээд байгаа нөхөр хаана наа. Миний цагаас хумслаад байх юм. Ирэхээр нь хэн болохоо бид үзүүлээд өгнө хэмээн хэлээд амжин. Кларк заалны хаалгаар орж тайз руу гарах замдаа энд ирэхээс өмнө ажиллаж байсан сургуультанд сурч исэн Канишо хэмээх охинтой таарж мэд мэдээд өнгөрдөг. Тэгээ шууд л тайзан дээрээс микрофоноо шуурч аваад за алив чимээгээ айдаж бай гэж хэлдэг ч харамсалтай тэрнийг тоож байгаа нэг ч хүн байдаг. За тэгвэл энэ тайзан дээр гарч ирсэн та бүхэн сургуулийнхаа сүлд дууг яг урдаас чинь хараа сууж байгаа нөхөдөө багталтай сайхнаар дуулаад өгдөө гэж цааш яриагаа өгжүүлдэгч атмаануудын ихэнх нь инээдэ барьж чадна. За болдоо чи наа новшоо өөрөө л дуул. Хэлэх гэсэн үгээ хэлээд биднийг хурдхан эндээс зайлуулад хачи амтан мэн хэмээн нилээд замдрангуй өнгө стагаар хариуг нь барьдаг. Гарах гэж байгаа шийдвэртэй Жоо тэдний энэ үгсийн дараа ихэд итгэлтэй болж та нар сайн сонсож бай. Энэ тайзан дээр миний ард зогсож байгаа энэ залуус засрахгүй. Зөв замдаа орё ч гэж тэд өөрсдөө хүсэхгүй байна. Тэд дунд сургуулийн гэрчлэгийн авах боломжоо өөрсдөөсөө болоод өнөөдөр алдлаа. Би энэ нөхдүүдийг сургуулаас бүгдийг нь хөөх шийдвэр гаргасан. Энэ цаг мөчөөс эхлээд
энд хүүхдүүд суралцах гэж ирэх бол. Кларкийн энэ үгний ардаа сургуулийн хамгаалагчид 300 дээрэмчдийг урлагийн заалнаасаа хөөж гаргадаг. Харин үлдсэн сурагчид хэрвээ дахиж дээрэмчин шиг зан гарвал өөрсдийг нь ямар ирээдүй хүлээж байгаа вэ гэдгийг тод томруунаар ойлгож авцгаана. Орой болоход сургуулийн захирал эцэг эхчүүдийн төлөөлөлтөд уулзалт хийдэг. Хөөгцөн сурагчдын дунд өөрийнх нь хүүхэд байгаад ихэд ундуудсан Йона гэдэг бүсгүй шин захирлын гаргасан хитрхи хатуу шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа 101% илэрхийл. Бусад ээж аавч гэсэн энэ бүсгүйг дагаад тэрний талд орж байгаа харагддаг. Кларк тэр даруйд нь босч ирээд би 300 сурагчийг хөөснө үнэн. Гэхдээ энэ хүн бол үлдсэн 2700 хүүхдийн ирээдүйн төлөө хийсэн амаргүй сонголт байсан. Өнөө өглөөс ирээд би бурхны өмнө энэ сургуулийг хөл дээр нь босгоно гэж амласан болохоор намайг одоо юу зогсоож чадахгүй гэд эрс шийдэмгий царай гарган хурлыг орхин гардаг. Йона бүсгүй харин Кларкт нөлөөлж чадаагүйдээ ихэд хорсонгүй харагдаад үлдэнэ. Каунтерын ажиллагч One Expert. Та бүхэн бичлэгний дор байрлах линкээр ороод бүртгүүлэх хэсэгт даран амар гэсэн миний нэрийг промо код хэсэгт хийж бүртгүүлвэл анхны депозитондоо 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөгч хийсэн түүнийгээ бонусанд авна гэсэн. За ингээ бүгдээрээ кинод орцгоё. Өглөө болоход Томас гэх нэгэн бондгор хөө Кларкийг хүлээж байгаад амдаж уулздаг. Захирлаа, нав юу чийгээгүй байхдаа гүтгээд сургуулаас хөөчихлөө. Та надад туслаач гэж тэр хэлдэгч. Жоо худлаа ярьж байгаа хүнийг хараа шууд мэдчихдэг болохоор сургуулийн дээвэрлүү тэрнийг дагуулж гараад чиний хэрэгэлдэг хар тамхи гэдэг зүйл хүнийг нийгмийн хог шаар болгож маш удаанаар хороодог зүйл. Чи ирээдүйд ингэж өөрийгөө зовохгүй тулд одоо эндээс үсрээд бүхнийг дуусгачих гэж нилээж чангаар хэлэхэд бяцхан хүү буруугаан хүлээж нулимсаан барьж ядан би засарнаа хэмээн үглэж эхэлдэг. Одоо л үннээсээ ярьж байгааг нь ойлгосон Кларк хүүд 2 дахь боломж олгохоон дурдаад хэрвээ чамаа жижигхэн ч гэсэн болохгүй зүйл сэтгэл юм бол би энэ байшингаас чамайг тэр үе чинь ямар ч тайлбар сонсолгүйгээр гаргаад хайчихсан шүү хэмээн анхааруул. Их завсарлагын үеэр захирал багш таарсан сурагч нэг бүрийн нэрээр нь дуудаж тэдэнтэй их л ойр дотн ярилцсан. Рейгийнхэн залуу өнөөдрийн хичээлдээ зориулж хослол өмсөж ирсэн нь Кларкт их л таалагдаж бусаддаа үлгэр жишээ болж байгаад нь талархдаг. Джеймс харин нөгөө талд яа гадуур зугаалах гэж байгаа юм шиг хувцастай захирлынхаа хажуугаар явж өнгөрснөөр тэрний нүдэнд орчихдог. Кларк шуудал Сэмсийг найзуудтай бусдын өмнө босгож ирээд энэ нөхдүүдийг сайн хараад ав. Хүн гаднах дөрхөөрөө бусдыг үл хүндэтгэж болдгийн тод жишээ бол энэ. Айлв та нар тэр сургуулийн сүлдөөг дуулаадах та гэж хэлдэг. Мэдээж өнөөх гурван маань дууныхаа үгийг бүтэн мэдэхгүй бие рүүгээ харж эхлэхэд дараачийн удаа та нар East Side-ийн сүлдөөг бүтнээр нь надад дуулж өгнө шүү. Хэрвээ мэдэхгүй байвал өөрсдөө гомдор. Энэ үг энд сууж байгаа бүх хүмүүст хамаатай шүү гэж бүгдийг нь тойрож нэг заачаад гараад явдаг. Үүнийхээ дараа тэр шууд л хөгжмийн багш нар явж очиод энэ сургуулийн сурагч болгонд East Side-ийн сүлдөөг зааж өгөх хэрэгтэй. Та өнөөдрөөс эхэлж энэ ажлыг гардаж ав гэж ээлдгээр тушаалт буулгадагч. Өнөөх багш нь уучлаарай захирлаа. Одоохондоо бид амжихгүй. Дараа 7 хоногт болох дууны тэмцээнд бид одоо бэлдэж байгаа юм л да. Та намайг явуулчихгүй. Та бусдын хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй штэ энэ төргээд нэр их сонь юм яриад захирал багшийнхаа дургуг хүрчихдэг. Кларк шууд л өөдөөс нь дэлбэрч чи халагдлаа. Танаа над концертыг чинь би цуцлалаа. Хүүхдүүд одооноос эхлээд East Side-ийн сүлд дуунд л анхаарлаа хандуулах болно. Mrs. Powers та төгөлдөр хуурч биш багш болсон шүүгээ тэндээс өрөөргүй явдаг. Кларкийн араас бас нэгэн залуу багш тэрний өрөөнд орж ирээд чи надтай сурагчдын маань хайжууд яг л хог шаартай арчиж байгаа юм шиг зан гаргасан. Яагаад ингэж байгаа юм бэ хэмээн тэдний яриа нилээд өндөр өнгөөр эхлэж эцэст нь Кларк өнөөх залуу багшийн заах эрхийг хэсэг хугацаанд төдөлзүүлснээр энэ удаагийн диалог дуустав. Хичээлийн эрхлэгч Жона юу болсныг яг хажуу талаас нь тодоос тод харж исэн болохоор саяны залуу зөвхөн дасгалжуулагч хийдэггүй шүү дээ захирлаа. Тэр хажуугаар нь англи хэлний багшаас хийдэг. Таны гаргаж байгаа үйлдэлийг хэн ч ойлгохгүй байна. Ядаж надад тайлбарлаад өгөөч хэмээн хөөрхи бүсгүй хүсдэгч Кларк тэрний асуултанд би яг л наатахж өгсөд. Намайг хэн ч ойлгохгүй байвал бүгдээрэнд нь сайн. 24 цаг өнгөрсөний дараа захирал багш өөрийн биеэр дөвшин тогтоох шалгалтын явцад танилцсан алхам. Хүүхдүүд бүгдээрээ л их хичээж дүнгээ ахиулахыг хүсэж байгаа нь илт түнд харагддаг. Бүх хүний шалгалтын хариу гарах хүртэл нилээдгүй хугацаа шаарддаг учраас захирал тэндээс дараачин асуудлаа шийдэхээр холбоно. Тэгээд ахлах ангийн хүүхдүүдийн бэлдсэн танилцуулгыг Кларк үзээд инээд алчихсан. Зогсож байтал захирлаа гэсээр 2 хүүхэд амьсгааччихсан хүрээд ирдэг. Тэднийг дагаж гүйсээр захирал багш гал таванд орж ирэхэд саяхан хөөгдсөн сурагчдын нэг Рэйийг бариад авчихсан нүүр нүдгүй балбаж байгаатай даар. Жоо шууд л тэдний голоор орж сурагчийг хамгаалах гэж оролдоход өнөөх дээрэмчин ямар ч эргэлзээгүйгээр хуучин захирлынхаа өөдөөс хутаг гаргаад ирдэг.
Хамгаалагчид залуу хүүг барьж аваад сургуулиас гарах нь цагдаа нарт хүлээлгэн өгөхөд Жо сургуулийн бүх ор гарах хаалгыг хичээлийн цагаар гинжилж цоожлож байхыг үүрэг болгов. Өвдний сандал дээр сэтгэлээр ихэд унаж нулимсаа барьж ядан суух Канишаг захирал багш олж харна. Тэр үеийнхэн дундаа ухаалаг охин боловч сурлагын дүн нь нэг их базаадаггүй. Охины уйлах болсон шалтгаан нь тэрний ээж бөгөөд ууралсандаа Канишагийн ээж чи одооноос надад хэрэггүй. Энгээрээс явж өөр газар амьдраа гэд хэлчихсэн юм бэл. Захирал юу болсон талаар хэсэг сонсож байгаад би ерөөсө танах руу чамтай хамт явахгүй болохгүй нэгэд Канишаг дагаад гэрлүүн хамт очдог. Тэрний ээж Канишаг 15 наснда төрүүлсэн гэдгээ хэлээд хар залуугасаа л охиныхоо төлөө ажил хийж жирийн хүн шиг амьдрах ямар ч боломжгүйгээр өдий хүрсэн гэдгээ тайлбарлана. Энэ бүсгүй маш удаан хугацаанд амьдралын хүнд хэцүү хэндэж юу гэж гомдлохгүйгээр нуруунд дээрээ үүрч явсаар эцэст нь стресстэж охиндоо одооноос бие дааж амьдраа гэд хэлчихсэн юмсан. Болсон явдлыг бүгдийг ойлгосон Кларк өөрөөсөө ч илүү охиноо хайрлах сэтгэлтэй бүсгүйг тайвшруулад байрыг нь сольж арай өндөр цалинтай ажил олж өгөх амлаад тэднийхээс гардаг. Энэ бүхний ард дуур өнөөх хэрүүл хийгээд яваад байдаг Леона боловсролын яамн дээр аль хэдийнэ очижсэн шин захирлын нэр дээр гомдол мэдүүлээд сэтгүүлчдэд сургуулийн түгжээтэй хаалганы талаар мэдээлчихсэн байна. Фрэнк болж өнгөрсөн үйл явдалд найздаа нилээд дуурлаж чамайг сургууль дээрээ зодон хийснээс болоод хүмүүс чамайг юу гэж дуудаж байгааг мэдхүү. Галзуу Жо гэдэг бас байлаа. Хаалга түгждэг асуудал чи харин галын аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа хэрэг болохоор гал унтраах албаны дарга Леона бүсгүйн талд 100% орчихсон байна. Чи ер нь хүмүүстэй цаг тухайд нь тохиролцож чаддаггүй гэдгийг мэдхүү. Эннээсээ болоод эхнэрээсээ хүртэл салсан гэдгээ битгий мартаарай гэд үнэхээр л ямар нэгэн зүйлийг сайн найзынхаа толгойд өнгөрсөнд болсон зүйлээр нь дамжуулж ойлгуулах гэж байгаа нь харагдана. Хэд хоног өнгөрөхөд хотын гал унтраах албаныхан сэтгүүлчидтэй хамт сургуулийн үүдэнд ирсэн байдаг. Кларк багш нартайгаа хамт тэдний өөдөөс гарч ирээд та нарт манай үнэмлэх байхгүй л бол бид нар та бүгдийг дотогшоо нэвтрүүлж чадахгүй гэсэн жижигхэн шалтгаан тоочоод тэднийг энуудад аргалаад өнгөрнө. Жона захиралдаа хандаж олон нийтийн хэрэгслийн анхаарлыг татах нь тийм ч сайн зүйл биш. Та тэднийг нэвтрүүлэх байсан юм да гэхэд Жо зүгээр л бүсгүй яриагч ихнийхээ хажуугаар өнгөрүүлэхийг илүүд үздэг. Саяхан болсон үйл явдлаас болоод Рэй сургуулаас гарах болсон талаараа захирал багштай таарсан дээрээ хэлээд амжина. Кларк энэ мэдээг сонсоод ихэд сэтгэл дундуур үлдэж толгой дотроо нэгийг эргэцүүлэх шиг болдог. Сэмс найзуудаагаа коридорт дуулж яваад захирлын нүдэнд дахиад л өрчих. Кларк тэднийг та нар яасан дуулах дуртай юм. Алив тэр сургуулийн сүлтөг дуулаадах гэтэл өнөөдөл нь зүгээрс нэг дуулчихгүй сүмийн магтаал дуу дуулж байгаа юм шиг хоороор өнгө шилжин сонирхолтой байдлаар дуулж сурсан байдаг. Захирал гайхсандаа хинт та нарт ингэж дуулахыг зааж өгсөн. Хурдан хариулаад гэж хэлэхэд өнөөдөл нь дуу нэгтэйгээр Mrs. Powers юмээ хариул. Нэлээд ууртаа царай гаргасаар Clark Mrs. Powers тэр хурж ирээд таны энэ хувилбар яг миний хүсч байсан юм. Одооноос эхлээд энэ барианд манай сургуулийн албан ёсны хувилбар боллоо шүү гэд гарч оддог. Ингээд шалгалтын хариу гарсан байна. Энэ удаад 33% шалгалттай амжилттай өгч дахиад л 65% хангалтгүй гэсэн үзүүлэл захирлын гар дээр хүрээд ирдэг. Кларк дахиад л уурлах шаардлагатай болж багш нарыг дахиад л цуглуулад манай сурагчдын муу сурч байгаад энд зогсож байгаа бүх хүмүүс буруутай. Энэ бол та нарыг илүү их хүчин зүтгэл гаргах шаардлагатай байгаа хэлж байгаа хамгийн чанга чимээ. Одооноос эхлээд бүгд илүү цагаар ажил. Нэмэлт хичээл ор. Өнөөдрөөс эхлээд бид хагас өдөр болгон ажиллах болно. Энэ үгийг сонссон нэг багш захирлаа сурагчид амралтын өдрөө сургууль дээр бараг л ирдэггүй шүү дээ гэхэд тэгвэл та нар тэдний гэрт нь оч. Аав ээжтэй нь ярилц. Хэрвээ аав ээж нь бичиг үсэг мэдэхгүй байвал тэднийг хажууд нь суулгаад хичээл за. Надад үр дүн хэрэгтэй гэснээр тэр ээлжид нэгэн хурлаан өндөрлүүлдэг. Энээс хойш багш сурагчид хэдэн 7 хоногийн турш удахгүй болох төгсөлтийн шалгалтандаа зориулж шаргуу хөдөлмөрлөлцгөө. Кларк энэ хугацаанд өөрийнхөө хийж чадах бүхнээрээ багш сурагчид дан тусалдаг. Хорон санаатай Леона харин зүгээр бас суудаггүй. Энэ бүсгүй галын албаны даргатай нийлчихсэн хотын даргын өрөөнд орж ирээд намайг дэмжиж байгаа хүмүүс энэ хотод нилээдгүй олон ба. Би таны сонгуулийн үеэр гинэт гарч ирээд эднийг ашиглаж саад олж чадна. Хэрвээ та Кларкийн асуудлыг шийдвэрлэж яаралтай татаж авахгүй бол гэж хотын даргын хүзүүд маш хурц эрттэй жижигхэн хотог долгочихдаг. Фрэнкийн үед яг хажууд нь сууж тааран та нар
буруу бодоод байна шүү дээ. Яг хэрэгтэй хүнээ алгах гээд байх юм гэтэл мэр шийдвэрээ аль хэдийнэ гаргачихсан. Хадагтай Леона та сонгуулийн үеэр миний талд ажиллавал таны хүсэж байгаа зүйлийг би хийхэд бэлэн байна. Ингээд хоёулаа тохиролцлоо шүүгээд энэ удаагийн хувилдаанд дуусгар болдог. Нойлын өрөөнд хотын дараагаа гал унтраах албаны даргатай хамт орчихсон Жо эхлээд хүүхдүүдийг шалгалтанд бэлдэг. Жаах хугацаа өгье. Шалгалт болж өнгөрсний дараа харин тэрний хизээл бол хизээ шоронд хийж болно шүү дээ. Гэт хоорондоо яриа зогсож байдаг. Азар тэдний энэ яриаг Розенберг гэх Фрэнкийн найз олж сонсоод Жод хэлдүүлэн. Манай хүн ч иймэрхүү юм сонсонд яаж зүгээр байх вэ? Гал унтраах албанаас хэрвээ хүмүүс ирвэл хамгаалагч багш нарт станцаараа код 10 гэсэн тохиог илгээж нөгөөдөл нь хаалганы гинжийг авч тайлахаар тохиролцдог. Өнгөрсөн хугацаанд Жо ажлын шаардлагаар хичээлийн эрхлэгчтэйгээ эмэгтэй хүн гэдгийг нь бараг л мартчихсан хэд хэдэн удаа соёлгүй харьцаад амьдсан байдаг. Өнөөх нь хөөрхий дотроо гомдол тээж явсаар байгаад нэг л мэдхэд захирлаа би ажлаа солих цаг нь болчихсон юм шиг байна. Тань шиг ийм мэдрэл муутай эго өндөртэй хүнтэй цаашдаа таарахгүй болтой. Багш нар бүгд л халагдахыг хүсэж байна. Би ч гэсэн тэдэнтэй адилхан болчихлоо гэд дотроо бодож явсан зүйлсээ хэлдэг. Маргааш өдөр болоход Кларк урлын зааланд өөрийн гарын үсгтээ Жонаг шилжүүлэх бичгийг түүнд өг. Дараа нь тэр тайзан дээр гараад "Маа сургууль болж бүтэхгүй зүйлсээрээ хот даяараа алдартай. Цагийн дараа та нар улсын шалгалтаа өгнө. Боловсролын яам та нарын талаар ямар бодолтой байгааг би мэдчихэд ирлээ. Тэд та нарыг 2 дугаар сорт гэж бодд юм байна. Та нарыг сурах нь цагийн гарц. Та нар ямар ч сурч боловсрох эрхгүй хүмүүс юм байна тэдний хувьд. Гэхдээ бид тэдний энэ бодлыг өөрчилж чадна. Бид хамтдаа тэдэнд өөрсдийгөө батлан энэ шалгалтаар харуулах болно. Сурч байгаа сургууль чинь авч байгаа дөнгүүд чинь магадгүй 2 дугаар сорт байж болох юм. Гэхдээ та нар л ав биш. Зүгээр л тэдэнд харуулад өг. Тэдний хийж чаддаг зүйлсийг бид ч гэсэн хийж чаднаа гэд тултал нь буруу бодож байсан юм байна гэтэл нь хийгээд үзүүлчих. Энэ үгний араас Хадагтай Powers микрофон аваад сургуулийнхаа Lean on Me хэмээх сүлдөөг тэнд байгаа бүх хүмүүсийн хамтаар итгэл төгс дуулж эхэлдэг. Жона өөрийн хард сонссон зүйлстэй сэтгэл нь ихэд хөдлөж ямар ч эргэлзээгүйгээр өнөөх шилжих хүсэлтэн урж байна. Нэг цагийн хугацаа маш урдан өнгөрч хүүхдүүд улсын шалгалтаа өгч эхэлдэг. Яг энэ үеэр өнөөх шартаа бүсгүй хотын дарга дээр очижсэн өнөөдөр сургууль руу явж Жог баривчлна гэдгээ санаж байгаа стэйгээ зогсож байна. Шалгалтын дараа Каниша лекцийн танхимд ойлчихсан сууж байдаг. Юу болсон юм, яасан юм хэмээн Кларк асуувал тэр жирэмсэн болчихсон. Тэгсэн чинь найз залуу нь өөрийнх нь хүүхэд биш гэд зөрүүдлээд байгаа юмсан ч. Кларк хөөрхий охинд энэ асуудлыг шийдэхэд туслахын амлаа сууж байтал гаднаас хамгаалагч яаран гүйж орж ирдэг. Галын албаныхан орж иж байгааг мэдээд захирал багш хаалгануудаас гинжийг аваарай гэж станцаараа орилдог боловч Леона аль хэдийнэ сэтгүүлчэд галын албаныхантай сургууль дотор ороод ирчихсэн харах ёстой юм аль хэдийнэ харчихсан байна. Үүнийхээ дараа тэд Кларкийг галын аюулгүй байдлыг онц ноцтойгоор зөрчсөн гэж буруутгаад шууд баривчлаад аваад явдаг. Ингээд сургуулийн зөвлөлийг хууруулж тэрэн дээр Фрэнк хуучин андыгаа өмөрөх гэж оролдогч Леона өөдөөс нь Кларкийг захирал хийж байх үед сурагчдын 33% л шалгалттай амжилттай өгсөн байна. Тиймээс тэрнийг солих хэрэгтэй. Тоо хизээч худлаа ярьдаггүй юмаа гिचгсэн сууж байна. Энэхүү хурлын үйл ажиллагааг East Side-ийн бүх сурагчид гудамжинд гарч игснаар дасалдуулдаг. Тэд Кларкийг сулал гэж хотын даргаас шаардахад өнөөх нь удахгүй болох сонгуулаа бодоод нэг их чимээ шууган тариад байхгүй тулд Кларк дээр өөрийн биеэр хурж очоод чи гараад сурагчдаа тараагаад өчв. Тэгэхгүй бол тэдний цагдаа нарын хүчээр гэр герт нь хариулах гээд байна хэмээн гуйна. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдал санал зовсон захирал багш энэхүү саналыг хүлээж авдаг. Леона хүүхдүүдийг тайвшруулж одоо таарцгаа гэх маягтай юм ярьж эхэлдэг боловч хариуд нь хүүхдүүд гарч ирээд Кларк East Side сургуулийн төлөө нилээд их зүйлийг хийж үтээсэн. Тэр бидний заримынх нь аа болон ээжийг оролдгоо гэсэн маш сэтгэл хөдлөм үгсийг хүүхдүүд нэг нэгээрээ ярьж эхэлнэ. Захиралч тэдний энэ үгсийг байшин дотор сонсоод нулимсаан барьж дийлдэггүй. Тэгээд тэр хүүхдүүдийнхээ өмнө гарч ирээд хуулийг хүндэтгэж тэрний дагуу байхыг сурагч даасаан хүсдэг. Ингээд зогсож байтал гэнэт Жона хаанаас жимбэ гарч ирээд маш сайн мэдээтэйгээр Кларк дээр хурч ирдэг. Улсын шалгалтын хариу гарсан байх бөгөөд тэрнийг өгсөн бүх сурагчид онц дүн авсан байна. Энэ мэдгийг сонсон хотын дараагаа дахин сонгуульд гарахын тулд Кларкийн талд орох ёстой байна гэдгээ ойлгоод тэрнийг суллана. Тэгээд тэнд байгаа бүх хүмүүс үнэхээр их баярлаж сургуулийнхаа сүлдөөг дууснаар энэ сайхан кино маань дуусна. За гин түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктар, subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.